Цахим мөрөөдтэй тоглоомыг хоригдсан хууль баталсан боловч бодит амьдралд хэрэгжилт хангалтгүй байна. Энэ төрлийн хонжурт суглаа иргэдийн санхүүгийн дайсан болоод удаж байна. Иймд хууль хэрэгжүүлж шуурхай ажиллахыг хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайханд үүрэг болгосон. Харин энэ талаар цагдаагийн байгууллага дарга сэрэмжлүүлгийг хүргэж байна. 11-р зүйлийн 6-7-р зүйлд бол одоо энэ төлбөр тавар бооцоо тоглоомын үйл ажиллагааг одоо сурталчилсан, уриалсан бол одоо хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгöd хариуцлагыг тодорхой олгож өгсөн байж байгаа. За үүнээс бол одоо хамгийн гол зүйл анги бол одоо эрүүг хуулийн тусгай анги 20-19-р зүйл байна. Энэ 20-19-р зүйл дээр бол төлбөр тавар бооцоо тоглоом, мөрөөдтэй тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх гэж яриад байгаа. Энэ дэмжлэг үзүүлэх гэдэг маань юу хэлээд байна гэхээр одоо иргэд дансаа ашиглуулдаг байгаа. Энэ үйлдэл маань энэ 20-19 гэдэг зүйл ангиар цаашид шалгадах нэ. Угтаа бол хууль хэрэгжиж эхэлснээр Apple Store, Play Store, Meta компаниудад Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу цахим мөрөөдтэй тоглоомын платформуудыг татаж авахыг хориглох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх ёстой юм а. За гэвч хуулийн хэрэгжилт сул байгаа тул иргэд эд хөрөнгө сэтгэл санаагаар хохирох байтал үргэлжилсээр байна.